амралтын өдөр ингээд салхинд гарчаад ирсэн. Энэ хошоо хангалын тийш яваад Чулуутай амын тэнд байдаг лагер руу яваад нэг дүүгийнхэн лагер руу очиод за тэнд хоол хийж идчихэд буцаад ирнэ гэсэн зорилготой явсан. Тэгээд замдаа энэ гол дээр нийлэн зогссон гоё үлээ. Тэгээд хуцваа хийн гэж яагаад хуцваанаас өмнө өлсөд харна юм талын Монголын шүл аваа явуулсан байсан. Тэгээд талын Монголын шүлөөрөө хоол хийж идсэн. За тэгээд энэ хоол өнөхөр гоё болсон. Тэгээд би энэ хоолн дээр төмөс нэмээд, луувн нэмээд тэгээд нэг жоохон мах ирчээд нэмсэн. За тэгээд усыг нь жоохон нэмээд 4 том хүн бол хангалттай идчихлээ. Нэг аяга идээд 2 хүүхэд идсэн. За байгаль бол үнэхээр тасархай газар үлээ. За одоо ингээд нэг чиг хуцвааныхаа ажилд орохын өмнө сүтээ цай чанжээ. За тэгээд сайхан сүтээ цай ил гал дээр утаа нэмэр оруулж чаннаа гэж чансан байгаа. Тэгээд сүтээ цайгаа явн явтлаа уусан. За ингээ байгалаа харуулж байна. Ийм гоё байгальтай, ийм гоё газар очсон байна. Байгаль бол тасархай ярилтгүй. Яж нэг хажуудаа юм жижигхэн горхтой болохоор хамгийн гоё байсан. За тэгээ үнцээ бол буюу хуцваа маань гарсан байна. За тэгээ ингээ сайхан хуцваагаа сүтээ цайтай идээд тэгээ сүүлд нь дахиад сүтээ цайн дээрээ бас ингэж хийж идсэн байгаа. За нөгөө ихний хийсэн шүлтэй холмоо бол нэг бас иймэрхүү хоол болсон. За энэ бол тэгтээ гэртээ ирсэн ирээд идсэн хоол байгаа шүү. Ер нь бол айгүй төстэй болсон. За ингээд нэг өдрийн сайхан сонин дурсамж юм байлаа. Тэгээд зуны улирал дуусахаас өмнө агаарцлагандаа сайн гараарай. Агаарцлаганд гарахаас өмнө нарны тосоо сайн түрхээрэй.